За өнөөдрийн хичээлийн маань бол агуулга маань Илчил номын 14 дугаар бүлгийн 12 дугаар ишлэл байна. Бидний маш сайн мэдэх ишлэл. Тэгээд энэ ишлэлийг хэрвээ та бүхэн унших юм бол нэг зүйлийг анзаарна. Бурхны тушаалууд хийгээд Есүсийн итгэлийг сахидаг ариун хүмүүсийн төвчээр энд байна гэж. За Монгол Библиэлд дээр мэн болохоор бидний бас олон жил уншаад цээжлээд датцсан тэр дадлаар бол Бурхны тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг гэж ингэж Монгол Библиэлд байдаг. За харин өнөөдрийн маань хичээлийн маань бол үндсэн сэдэв бол энэ Есүсийн итгэлийг сахина гэж үндсэн Библийнхаа утга агуулгах санааг бас ойлгоё гэсэн ийм санаа байлаа. Шинэ гэрэн дээр Үлс номыг бид бүхэн судлаад харахаар мэдээж Үлс номны эхний 5 бүлэг бол маш сонирхолтой, гайхалтай ийм бүлэг байдаг шүү дээ. За харин 6 дугаар бүлгээс эхлээд нөхцөл байдал жоохон бүндэрч эхэлдэг. Тэнд 6 дугаар бүлэг дээр бол Иерусалимд байгаа юудэчүүдийн дунд бол хагарал үүсдэг. Нэг нь бол Палестины юудэчүүд, за нөгөөх нь бол одоо грек гаралтай Хелленик юудэчүүд буюу харь соёлд автсан, харь соёлд одоо тодорхой нөлөөнд автсан ийм юудэчүүдийн дунд хагарал үүсэж, за ингээд үүнээс болж элчнэр бол туслахуудыг томилсон ийм түүх гардаг. Тэдгээр 7 туслахын нэг нь бол Стефан байсан тий. За ингээд хамгийн түрүүнд Үлс номын 6 дугаар бүлгийн 9 дугаар ишлэлдэр энэ Стефан гэгдэх энэ залуу анх удаа яг энэ синагогт байгаа хүмүүстэй бол одоо маргаан хүмүүсэж санал зөрөлдсөн байна. За энэ дээр Үлс номын 6-гийн 9 дугаар ишлэл дээр ингэж хэлсэн байна. Гэрэл эрх чөлөөтнүүд хэмээн нэрлэгддэг синагогийн хэсэг хүмүүс болох Коринчууд. За Коринчууд гэдэг маань болохоор Африкаас ирсэн хүмүүс байгаа, хойд Африкаас. За мөн бол Александрчууд. За Александрчууд гэдэг маань бол ерөөхдөө Египтийн тэр зүгээс ирсэн хүмүүс. За Килик буюу Ромын шууд харьяанд байдаг ийм дүүрэг байна. За тэгээд энэ Килик дүүргийн Тарс гэдэг хотоос бол Паул маань өөрөө гаралтай. За тэгээд Азаас иргэсэл буюу Asia Minor гэж англиар хэлдэг. За энэ маань бол одоогийн бидний мэдхээр бол одоо Турк, Урмын гэх мэтчлэн газар нутгаас ирсэн ийм хүмүүс Стефан гихч бидний сайн мэдэх дагалдагчтай бол маргалдсан байгаа. За бид нар яг юуны талаар маргалдсан бэ? Ямар асуудал үүссэн бэ гэдгийг ингээд дэлгэрүүлээ судлах юм бол өнөөдрийн миний хичээлийн цаг хүрэхгүй, ямар ч байсан ийм маргалдаан хамгийн анх удаага Үлс номын 6 дугаар бүлэг дээр гарч ирж байгаа. За ингээд 7 дугаар бүлэг дээр ямар үйл явдал болсон бэхээр мэдээж Стефан бол босож түүхэн дээр гарч байгаа хамгийн гайхалтай одоо зүйл болох сургаал номлолыг хийсэн. За энэ сургаал номлолыг хийсэнд дараа буюу Бурхны үгийг сонссон ахлах тахилч нар болон бусад хүмүүс бол хариу үйлдэл гаргасан. За 7 дугаар бүлгийн 50 дугаар ишлэлдэр хэлэхдээ гэтэл тэд чанга орилдон чихээ бүгэлцгөөж Стефан руу зэрэг ухсын дайрч түүнийг хотоос чирч гаргаад түүн рүү чулуу шидэлж гарав гэж. За ингээд шинэ гэрэн дээр тэгээд Үлс ном дээр хамгийн анх удаа Илч Паул энд гарч ирж байгаа. Саул гихч залуугийн хөлд гэрчнэр хувцас тавилаа гэсэн байна. Тэгэд Стефан руу чулуу шидэж байхад Стефан Есүсийг дуудан "Эзэн Есүс минь, сүнсийг минь хүлээн аваарай" гэв. Тэгээд өвдөх сүхрэн чанга дугаар "Эзэн, энэ нүглийн төлөө тэдний шийтгэл бүү оноогооч" хэмээн хашгирав. Ийхүү хэлээд тэр нойрсов. Түүнийг алсан явдлыг Саул сайшааж байлаа гэсэн байна. За ямар ч байсан анхны сүмийн элч нарын гар тавьж томилж тосолсон анхны одоо туслахууд болох дикнүүдийн нэг болох Стефаныг итгэл үнэмшлээсээ болоод итгэл үнэмшлийн хувьд мөн үзэл баримтлалын хувьд ялгаатай үзэл бодолтой, ялгаатай байр суурьтай байсаасаа болоод загалмаа дээр цовдлогдож дахин амьсан Назарын Есүсийг Месая гэж тунгалснаасаа болоод Стефан энд үхэх ийм үйл явдал болсон тий. Гэхдээ бид бүхний нэг анзаарах зүйлийг харах юм бол энд Саул гэгч залуугийн хөлд гэрчнэр хувцас тавьсан гэж хэлсэн байна. Нөгөө чулуу шидчихсэн хүмүүс маань энэ түүхэнд гівгэнд гарч ирсэн Саул гэдэг залуугийн хөлд нь яасан бэхээр бүгдөө хувцас авчраа тавьсан байна. За энэ дээрээс зарим библи судлаач нар үгүйж үздэг гэхээр уул нь бол Раби нарын хуулиар, за тэгээд Санхедрийн зөвлөлөөс гаргасан хууль, Мишна, Талмудын буюу тухайн үеийн Юдэн шашны баримталжсэн хууль дүрмээр бол чулуу шидэж алгаж байгаа хүнийхээ хувцсыг тайлдаг. Гэтэл ягаад ч юм бэ Лук эмч Үлс номыг бичгтээ энд айгүй тийм өгөөдөж магадгүй тухайн үед Стефаны хувцсыг тайлсан л байх л та. Гэхдээ энд Стефаны хувцсыг тайлсан гэж бичээгүй. Харин эсрэгээр Стефанаар чулуу шидсэн хүмүүс өөрсдөө хувцас тайлсан гэж ингэж бичсэн ба. Юу гэхээр гимтэй хүний хувцсыг тайлдаг. Тэгэхээр Лук Үлс номыг бичгтээ түүний хөлдөн байсан тэр хүмүүсийн хувцс бол гимт хүмүүсийн хувцс байсан. Харин Стефан бол гим нүгэлгүй нэгэн байсан гэдгийг бол энд ингэж эсрэгцүүлж тухайн үеийн
одоо Ром грек соёлтой хүмүүс уншаал ойлгохоор нэг ийм хэллэгээр энд бичсэн байгаа. За тэгээд 8 дугаар бүлгийн 1-р ишлэл. За мэдээж одоо шинэ гэрээг бол ингэж бүлэгт хуваагаагүй байх үед бол энэ үйл явдал шууд үргэлжлээ бичиж байгаа. Магадгүй Стефаны залбирсан энэ залбирлыг сонсоод Стефаны үхэлд баярлж исэн тэр Саулын төлөө Стефан залбирсан мэт шууд энэ түүх цаашаа ингэж үргэлжлээд явж байгаа. Тэр эзэн үнэхээр энэ Стефаны залбирлыг сонссон үгүй гэдгийг бид нар өнөөдрийн энэ түүхээс бас цаашаа үргэлжлүүлж судлана. Эзний дагалдагчдыг алж хядна гэж занал хийлэн Саул тэрүүн тахилч руу очиж тэр замд хамаарагдах эрэгтэй эмэгтэй хэнийг ч болов барьж хүлж Иерусалимд хүргүүлэхийн тулд Дамаскын синагогуудад загтал илгээхийг хүссэн ба. За Саул бол мэдээж маш олон хүмүүсийг барьж хорж исэн, маш олон хүмүүсийг хихэж хавчиж байсан. Тэгээд тэдгээр хүмүүсийг бол одоо нэрлэх юм тусгай нэртэй байсан мөн тий. Замд хамаарна. Зам гэж хэлж англиар the way. Хуучин гэрээний Исаи ном тий, Изекиэл ном, хуучин гэрээний маш олон иш үзүүлэгчдийн номнууд дээр бол энэ эртний зам гэдэг ийм хэллэг байдаг. Зам гэдэг хэллэг. Тэгээд даруй бүр Үлс номын бараг 11 дэх бүлэг дээр анх удаа христигчдийг бол христийнхэн гэж Антиох дуудсан байсан. Тэр үе хүртэл бол христигчдийг христийнхэн гэж дууддаг байсан. Харин замыг дагагчид, замд хамаарах хүмүүс гэж нэрлэдэг байсан. За ингээд Саул бол зөвхөн Иерусалимын итгэгчдийг барьж гямдан тойрж алж хавчаад зогсоогүй, сэтгэл нь ханаагүй. Харин эсрэгээр тэрээр Иерусалимаас гараад ингээд бусад хотуудад байгаа христигчдийг бол барихыг хүссэн. За ингээд Дамаск гэдэг хотод маш олон христигчид ер нь байна гэдэг энэ мэдээг сонссон байна. Магадгүй хавчлага болсноос хойш итгэгчид одоо тийм 8 дахь бүлэг дээр гардаг л да. Иерусалимыг орхиж яваад замдаа тааралцсан хот болгонд Христийг тунгалваа гэдэг ингээд Филиппийн түүх гардаг тийм. Магадгүй тэр итгэгчид очисон байж магадгүй. Зарим библи судлаач нар Есүс Декаполис тийм нөгөө түмэн гэдэг Лигон гэдэг хүнийг бузар сүнснээс эзэмдүүлсэн байхад нь чөлөөлж байсан. Тэр үеэс эхлээл Сирифоник гаралтай харь үндэстэн хүмүүс бол аль хэдийнэ Дамаскт очоод ингээд тэнд христтгэл бол түгцсэн байсан гэж ингэж үздэг. За ямар ч тач Паулын хувьд бол шашиндаа үнэнч байх энэ үйлдэлийг бол тэрээр энэ шинээр гарч ирж байгаа шашны энэ онц ностой бүлэглэл буюу Назарын Есүсийнхнийг тэднийг барьж хүлж, тэднийг зогсоож, тэднийг тамлаж, тэднийг ямар ч байсан хүчийн сулруулж энэ тэлэлтийг бол багасгах гэдэг энэ зорилгоо бол туйлын үнэн зорилго, туйлын ариун зорилго, туйлын эрхэм зорилго гэж бодсон. Тийм ч учраас тэрээр бол алсын хараа нь бол маш өргөн байсан. Зөвхөн Иерусалим биш, гадагшаага гарыг гэж ингэж шийдсэн байна. Үүнийгээ бас дараа нь Үлс номын 22 дугаар бүлэг дээр Иерусалимд байгаа юдэчүүдэд болон хуулийн багш нарт номлол хийж явахдаа ярьдаг. Мөн 26 дугаар бүлэг дээр Агриппанд бас Бурхны гэрчлэгтээ бас хэлдэг те. Би энэ хүү замд үхлийн хавчилт үзүүлэн эр эмгүү өхүүлж шоронд хийж байсан гэж хэлж байгаа. Үхлийн хавчилт үзүүлэн гэж. Юу гэсэн үг вэ? Ерөөсөө энэ замыг сонгол үхэн. Өөр сонголт байхгүй гэдэг. Ерөөсөө ийм сонголтыг итгэгчдэд Паул өгж исэн гэж өөрийгөө тодорхойлж байгаа. Би Назарын Есүсийн нэрийн эсрэг их зүйлийг хийх хэрэгтэй гэж бодож байсан. Үүнийгээ ч Иерусалимд үлдсэн. Би ахлах тахилч нараас эрх мэдэл аваад ариун хүмүүсээс олныг шоронд хийснээр барахгүй. Тэднийг алж байхад нь ч тэдний эсрэг саналтай байлаа. Бүх синагогт би тэднийг дахин залхааж, Бурхныг доромжлуулахыг хүчээр оролдон, тэдэнд хилэнсэн уурандаа бүр харийн хотуудад ч очиж тэднийг мөшгөн мөрдөж байваа гэж хэлсэн. За ингээд Паул бол өөрийнхөө хийжсэн энэ үйлчлэлийг бол ингээд маш тодорхой одоо дүрсэлж хэлсэн байгаа. Паул угаасаа нэг ийм зан чанартай байсан байгаа. Угаасаа нэг ийм тууштай тий. Угаасаа нэг ийм юмны эцсийг үздэг. Угаасаа нэг ийм хор шартай. Тэгээ яг энэ хор шарн ч гэсэн Христ итгэснийхэн дараа өөрчлөгдөөгүй яг тэр мотивацаараа, яг тэр зориулалтаараа яасан байдаг гэхээр хариуцлууд руу явсан байдаг тий. Юу гэж хэлсэн бэхээр тэрүүн тахилч болон ахлагчдын бүх зөвлөл үүнийг гэрчлэнэ. Би тэднээс ах トゥ нарт хүргэх загтал аваад Дамаскт очиж тэнд байсан хүмүүсийг баривчилж Иерусалимд шидэхээр явж байлаа гэсэн байна. Ийхүү би ахлах тахилч нараас эрх мэдэл үүрэг даалгавар аваад Дамаск руу явваа гэсэн байна. Хожим нь бол Паул өөрийнхөө яг энэ Дамаск явахын өмнөх амьдралаа хэд хэдэн удаа өөрийнхөө захидлуудад бичсэн байдаг. Идвэх зүтгэлээрээ бол чуулганыг хавчигч байсан гэж өөрөөр хэлсэн. 1-р Тимоти 1:13-15 дээр хэдийгээр би урд нь доромжлогч, хавчигч, дээрэнгүү хүн байсан боловч өршөөлийг үзлээ. Тэдгээр нүгэлтнүүдийн ихнийх нь би байна гэж хэлсэн байна. Галаат 1:13 дээр учир нь Юудын шүтлэг доторх миний урдын амьдралын хэм маяг болон хэрхэн Бурхны чуулганыг хит хавчиж устгахыг оролдож байсныг та нар дуулсан гэж. За ингээд Иерусалимаас Дамаск хүртэл явсан.
Тухайн үедээ бол Иерусалимаас Дамаск хүрэхэд бол хоёр үндсэн зам байдаг байсан байна. За хамгийн ихний зам бол мэдээж бол аюул ус багтаа. Энэ бол Иерусалимаас гараад Самарыг дайраад, заримдаа хүмүүс бол Самарыг дайрж өнгөрдөг учраас бол тийм ч таата зам гэж үздэг байсан. Тэгээд Галилийн хотуудаар дайраад ингээд Сирийн одоо нутагт дэвсгэрт очиж, за тухайн үедээ Ромын эзэнт гүрний бүрэн иргэшээлт байсан. Гэхдээ хуучнаар бол одоо Ассир гэдэг үндэстний хот байсан. За тэгээд энэ аймаг, энэ дүүргийн бол нийслэл хот нь бол мэдээж Антиох байсан. Дамаск бол хэдийгээр нийслэл биш байсан ч гэсэн хотолтааны ийм том бомб хот байсан. Хэрвээ та хүн торгоны замын талаар судлаад үзэх юм бол Хятад руу ирдэг байсан торгоны зам Дамаск хүрдэг байсан гэдэг ийм тэмдэглэл хүртэл байдаг. За ийм нэг зам байдаг байсан. За өөр нэг зам нь бол та бүхэн энэ дээр газрын зургаар харж байгаа бол Декаполис талын одоо ийм шаргал өнгөтэй хэсэг цөлийн зам байгаа. За энэ цөлийн зам бол үндсэндээ бол аюултай ийм зам. За тэгвэл бол одоо мэдээ Самарын нутгаар дайрдаг учраас бас үүгээр явах тохиолдол бас байдаг байсан. За гэхдээ ихэнх судлаач нар бол Паулыг бол ер нь бол Галилийн газар нутгаар дайрч өнгөрсөн гэж ингэж үзэх одоо ийм таамаглал байдаг. Тэгээд үүнийгээ бас юу гэж үздэг гэхээр Паул яг ингээд Назарыг дайраад Капернаум, Бетсайда, Битфаг за тэгээд одоо Магдалийн хотуудыг дайрж явахдаа тэнд ойролцоогоор нэг 4 гаруй жилийн өмнө нэг холдоогүй Есүс, Назарын Есүс хэрхэн хүмүүсийг эдгэж, хэрхэн хүмүүсийн амьдралыг өөрчилж, гайхамшиг үйлдэж, хэрхэн энэ хотуудад гэрэл гэгээг авчирсан бэ гэдэг тэр түүхүүдийг бол хүмүүсээс сонсоод явжсэн. Тэгээ энэ аялал бол үндсэндээ бол 7 хоногийн аялал байсан байна. Газар зүүн байрлалаар бол ойролцоогоор нэг 150 миль буюу энэ аялал бол нэг манахаар бол нэг Улаанбаатараас Дархан орох зайтай нэг 220-оос 240 км-ийн ийм аялал байна. Тэгээ энэ аялал бол 7 хоног явдаг. Саудын хувьд бол өөрөө бол төрөлхийн фарисей хүн байсан шүү дээ. Тэгээ төрөлхийн фарисей хүний хувьд бол мэдээж 10 хуулийг маш нарийн хадгалж сахин. Тэгээ тэр хүний хувьд бол шабатыг сахин гэдэг бол маш чухал. Хэрвээ бид бүхэн Үлс номоос харах юм бол одоо шабатын аялал гэдэг зай хүртэл байдаг те. Тэгэхээр ихэнх библи судлаач нар юу гэж үздэг вэхээр Паул бол хизээч шабатыг дамнуулж ингэж аялал хийхгүй байсан. Магадгүй Паул энэ аяллаа 7 хоногийн эхний өглөө үүрээр аялалд гарсан баг. Ингээд явсаар хагаад аяллаа тооцоолохдоо тэрээр яг шабат ихийн өмнө буюу Баасан гаригийн бэлтгэлийн өдөр гэхэд Дамаск хот харагдаж Дамаск руу хүрэх ийм аяллыг төлөвлөсөн байхаа гэж ингэж их бие судлаач нар үздэг. Ямар ч ч энэ аялалд ингэж гарсан байна. За ингээд Үлс номын 9-р бүлгийн 3-4 дугаар ишлэлдэр бол ингэж хэлсэн байна. Саул замд явж байлаа. Тэр Дамаскт дөхөн ирж байтал гэж хэлж байна. Гинэт тэнгэрээс гэрэл гарч түүнийг хүрээлэн гэрэлтэхэд Саул газар хөсөр унав гэсэн байна. 22-ийн 6-аас 7 дээр энэ үйл явдлаа Паул дахин дурсаж хэлэхдээ үдийн алдаад гэж хэлж байгаа. Би Дамаск дөхөж явтал тэнгэрээс гинэт хурц гэрэл цацарч намайг хүрээлэн авахд би газарт унав гэж. За мөн цаашаага 26 дугаар бүлэг дээр хэлсэн байна те. Хаантаа тэгтэл үд дунд зам дээр нарнаас хурц гэрэл тэнгэрээс гэрэлтэж намайг болон надтай хамт явгсдыг хүрээлэн авахыг би харсан. Бид бүгдээрээ газар хөсөр унсан гэж. Энэ түүхүүд ингээ харахаар тэдэн ингээд фактыг өгч байгаа. Нэгдүгürt Саул бол Дамаск дөхөөд ирсэн байсан. Дамаск хот бол ингээд харагдаж исэн гэсэн үг. Яг аяллахаа эцэд ингээд ирж исэн. Ямар зорилгоор ирж байгаа вэ? Мэдээж одоо маш том зорилго агуулсан ирж байгаа тийм. За гэтэл яг үд дунд болж явах үед гів гинт тэнгэрээс асар хүстэй гэрэл цацраад тэгээд тэр гэрэл зүгээр цацраад зогсохгүй яасан гэж байна. Паулыг болон түүнтэй хамт байгаа хүмүүсийг тойрон хүрээсэн гэж ингэж дүрсэлж хэлсэн байна. Хүний ухаанаар одоо дүрслэж хэлэх гэж л үдсэн юм шиг байгаа юм л та. За Лук номын 1-р бүлгийн 78-аас 79 дэх ишлэл яг энэ Үлс номыг бичсэн Лук маань өөрөө анхны Теофилд бичсэн загталтаараа ингэж бичижсэн. За эхний энэ ишлэл бол Иохан Баптистийн эцэг Захария хэлгүй болчдөг шүү дээ. Хэл ороод ингээд юу гэж Бурхныг магтаж дуулдаг гэхээр бидний Бурхны нэгүүлсэнгүй өршөөлөөр мандах наран дээрээс бидэнд айлчлан ирэх нь харанхуй ба үхлийн сүудэрт суугсдын дээр гийж бидний хөлийг инх тайвны зам руу чиглүүлэхийн тулд юм гэсэн ачуу гэсэн байна. За Лук номын 2-ын 30-аас 32 дугаар ишлэлдэр Иесусыг одоо сүмд авчирдаг хөвчийн хөндөд за ингээд бяцхан Иесусыг сүмд авчирхад энэ Симеон гэдэг ийм өвгөн байдаг те. Тэр өвгөн Иесусыг бол гар дээрээ аваад ингээд юу гэж хэлдэг вэхээр Бурхныг магтан шүлгэлдэг. Тэгээд хэлэхдээ учир нь миний нүд таны авралыг харлаа. Та үүнийг бүх ард түмний өмнө бэлдсэн билээ. Энэ нь харь үндэстэнд илчлэлийн гэрэл
таны ард түмэн болох Израилийн алдар нь болоо гэж хэлсэн байна. Тэр яг л энэ Израилийн алдар, энэ илчиллийн гэрэл, энэ авралыг яасан мэхээр Саул Дамаск орох замдаа харсан байна. Саул Израилийн алдрыг харчихсан. Үүнийг Лук үргэлжлүүлэн бас яг өөрийнхөө эхний Теофил бичсэн захидалтаа хамгийн эхний Есүс энэ дэлхий дээр ирсэн тэр үйл явдал дээр ингэж хэлсэн байна. Гэнэт эзний тэнгэр илж тэдний өмнө зогсож эзний цог жавхлан тэдний эргэн тойронд нь гийсэн гэж хэлж байгаа. Яг л Паул өөрөө эзний алдрыг харахтаа дүрслэхдээ тэнгэрээс хурц гэрэл гараад тэгээд тэр гэрэл миний эргэн тойронд болон надад явсан хүмүүсийн эргэн тойронд хүрээлж исэн гэж хэлсэн. Яг тэр илэрхийлэлтэй адилхан Лук номон дээр Бурхны цог жавхлан харсан тэнгэр элч нарын тэр гайхалтай хурц гэрлийг харсан тэр гэрэл хончдыг эргэн тойронд нь гийжсэн гэж. Лук номын 9:29 дээр Есүс хувирлын ууланд гараад залбирж явах үед нүүрнийх нь төрх өөрчлөж хувцсан цагаан өнгөтэй болж гялалзаж байлаа гэж. Энэ гялалзаж байлаа гэдэг энэ грек үг Дамаск орох замдаа тэр гэрлийг харахтаа илэрхийлсэн тэр гялалзах, гялтганах гэдэг үгийг бол ижилхэн үг ашигласан байна. Лук номын 17-24 эшлэлдэр Иесусийн дахин ирэлтийг бас зөвлөхтэй. Учир нь Тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл гялсхийн цаглах аян гадал хүний хүү өөрийн өдрөө тийм байх болно гэсэн. Есүс энэ дээр хоёр тудаага үзэгдэхэд түүний тэр алдрын туяа тэр гэрэл гялсхийн цаглах аян гадал дэлхийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл хурц гэрэлтнэ гэж хэлсэн. Саул үнэхээр тэр Израилийн алдрыг олоод харчихсан. За ингээд Есүстэй учирсан тэр газрыг бол уламжлалт үзлэр хид хідэн газар гэж ингэж одоо таамагладаг. За Дамаскаас баруун өмнөд зүгт 8 км-ийн зайд оршихын Дарая гэдэг энэ газрыг бол уламжлалт үзлэр бол Саул Христийн алдрыг, Израилийн алдрыг харсан гэж ингэж үзэх юм таамаг байдаг. Мөн Ал-Кисвах гэдэг энэ газар бол бас уламжлалт үзлэр учирсан газраа гэж ингэж таамагладаг. За нэлээд их дэмжигддэг, тэгээ дэмжигдээ зогсохгүй. За яг энэ газар бол одоо хожим загалмаатууд бол маш гайхалтай юм дуган сүмийг барьсан байдаг. Тал Кав гэдэг газар Дамаскаас урд зүгт 17 км-ийн зайд орших гэж. За үндсэндээ нэг 8 км, 13 км, 17 км-ийн зайд орших нэг ийм газруудыг бол өнөөдөр Сир улс байгаа. За Сир улсын нийслэл бол Дамаскот яг орчин цагийн газар нутгийн одоо байршлаараа. За мөн бас нэг газар байгаа. Энэ болохоор хуучин Дамаскын одоо зүүн хаалга гэж нэрлэдэг. Энэ нарны хаалга гэж хэлж байгаа. Хуучны Дамаскотын энэ хэрэм цайз бол 8 хаалгатай байсан. Тэгээд энэ 8 хаалгыг бол зүүн талын наран мандах зүгийн хаалгыг нарны хаалга гэж нэрлээд ингээд энэ 8 хаалгуудыг бол 8 өөр нэрээр од гариг иргэсийн нэрээр нэрлэдэг байсан байна. За ингээд энэ зүүн талын төв хаалганаас 700 м-ийн зайд орших газар Саул бол Иесусыг харсан гэж ингэж үзэх тохиолдол байдаг. Тэр газрыг бол Эл-Тел гэж нэрлэдэг. За үүнийг бас дэмждэг теологч байдаг. Яагаад гэвэл яг энэ үйл явдал болсны дараа Паул бол цуг явсан хүмүүсийн гараас хөтлүүлээд ингээд Дамаск руу очисон гэж ингэж түүхэн дээр гарч. Тэгэхээр 10 хэдэн километр газар ингээд хөтлүүлээд явна гэдэг бол бас боломжгүй байсан. Ойрхон байсан учраас ингээд хөтлөө тот руу орцсон гэж ингэж үзэх бас тохиолдлууд байдаг. Хурц гэрэл харсны дараа хамгийн түрүүнд Саулын сонсон дуу юу байсан бэхээр Саула Саула гэдэг ийм дуу байсан байна. Юунд чи намайг авчина гэдэг ийм дуу гарсан. Энэ Үлс номыг бичсэн Лук маань өөрөө Лук номон дээр нэг 3 тохиолдолд Есүс нэрийг нь 2 удаа дуудаж байгаагаар ингэж бичсэн байдаг. Хамгийн ихнийх нь Лук номын 10 дугаар бүлгийн 41-42 дугаар шал. Тэгэхээр Марта, Мари хоёрын гэрт Есүс ирсэндээ ямар үйл явдал болсныг та бүхэн мэдчихэж байгаа. Дүү нь бол Мари бол Есүсийн хөлд суугаад сургаалыг сонсоод ингээд байжсэн. Харин Марта бол тэнд одоо Есүст хоол хийгээд ингээд сандарсан байдалтай ингээд байж байгаа. Тэгээд Есүст хэлдэг, гомдолдог. Марид хэлээч. Надад ингээд туслах хэрэгтэй байх шүү дээ гэсэн чинь Марта, Марта чи мөн ч их зүйл санаа зовж байна да гэж хэлсэн. Тэгэхээр энэ тохиолдолд Есүс яасан мэхээр нэг юм тухайн хүний бодол санаа, байр суурь, зориг, харж байгаа өнцг нь буруу байгаа үед Есүс засаж өгөхийн тулд нэрийг нь 2 удаа дурддаг гэсэн. Марта, Марта чи буруу бодоод байна. Мари бол яг өөрийнхөө зайлшгүй сонгох ёстой тэр сайныгаа сонгоцсон байна гэж хэлсэн байна. Хоёр дахь нь Лук номын 13 дугаар бүлэг дээр яасан мэхээр хүмүүс бол тэгж хэлдэг. Есүсээ те таныг одоо Херод алах гэдэг штэ. Та зогтохгүй маа гэдэг утгатай юм л гэсэн чинь одоо Есүс бол одоо Херодыг бол үнэг гэж дууцсан байл те. Тэгээд юу гэж хэлсэн мэхээр Иерусалим руу хараад Иерусалим чи өмнө маш олон иш үзүүлэгчдийг чи алсан. Би хэдий болчих чамайг ингээд далавчанд ороо
хүүхдүүдэд бөөгнүүлдэг ийм дахиа шиг ингээд би чамайг өөртөө дуудана вэ? Гэтэл чи одоо ингээд миний дуудлагыг чи сонсохгүй юм да гэдэг ингээд Иерусалим хот руу хандаж хийсэн байна. Иерусалим чи дандаа буруу байсан. Чи дандаа миний хэлхээсэн хүмүүсийг чи яасан чулуудаж алж тэднийг хавцсан гэж ингэж хэлсэн. Иерусалимыг буруутгасан байна те. За дараачих нь буюу гурав дахь нь Симоно гэж. За энэ бол Петрийг дуудаж байгаа. Симоно чамайг сатан надаас сорихын тулд зөвшөөрөл гуйсан. Тэгээ би чиний төлөө залбирсан. Тэгээ чи яг үнэндээ миний төлөө үхэхэд бэлэн, шоронд ороход бэлэн гэдэг байгаа мөртлөө чи яг үнэндээ чи надаас дахиад онгодохын өмнө 3 удаа урам нал гэж хэлсэн байна. Петри чи буруу бодоод байна. Чиний бодоод байгаа үндсэг байр суурь, чиний одоо өөртөө итгэлтэй байгаа байдал энэ бүгд тэр чигтээ бүгд буруу байна гэж хэлж байна. Бүгд буруу байна. Яг үүнтэй ижилхэн яасан байна. Саула гэж хэлж байна. Саула чи буруу байна штэ. Чи буруу яваад байна гэж энд хэлж байна. Тэгээд Саул хэлсэн те. Эзэн та хэн бэ гэсэн чинь би бол чиний хавчиж мөшгöd байгаа Есүс байна гэсэн. Яг үндэ бол Саул бол Есүст итгэгчдийг хавчиж байсан. Гэтэл Есүсийн тэлхтээ Есүс итгэгчдийг өөртөө ижилхэн авч үзсэн. Надад итгэгчдийг хавчиж мөшгөн гэдэг нь намайг хавчиж мөшгөж байгаатай ижилхэн гэж ингэж хэлсэн. Үлс номын 22-ын 7-аас 8 дээр тэгсэн байна те. Би бол чиний хавчиж мөшгöd байгаа Назарын Есүс байна гэж хэлсэн. Мөн Үлс номын 26 дээр ингэж хэлсэн байгаа. Саула, юунд чи намайг хавчна вэ? Шилбүүрийг өшгөлөх нь чамд бэрх бизээ гэж надад хэлхийг би сонсов гэж хэлсэн юм. Тэгэхээр энэ шилбүүрийг өшгөлөх нь чамд бэрх бизээ гэж байгаа. Үлс номын 9-р бүлэгтэр гардаггүй. Харин олон жилийн дараа Агриппанд Паул энэ одоо хэрхэн Христ итгэж болсноо ярих үед бол энэ одоо хэсгийг яг Иесусийн хэлсэн үгийг ингэж гаргаж ирж байгаа. Шилбүүрийг өшгөлөх нь чамд бэрх бизээ гэж. За энэ утгыг бүгдээр ойлгоё. Тэгэхээр ойрхон дорнодод Палестинд бол үхрээр газар хагалж анжис татуулдаг байсан. За тэгээд мэдээж үхрийг шилбүүрдэх хэрэгцээ гардаг байсан ба. Шилбүүрдэхтэй тухайн үед бол ямар уламжлал байсан бэхээр ийм урт модыг барьдаг байсан. Мэдээж нэг тал нь бол маш хурц үзүүртэй, нөгөө тал нь барьж байгаа тал нь бол одоо ийм мухаа үзүүртэй. За ингээд үхэр хэрвээ ингээд зогсцсон тохиолдолд нөгөө шилбүүрээрээ хатгадаг. Үхрийн одоо хондлоо сүүл хэсгэрүү те бүкс хэсгэрүү одоо хойд хэсгэр хатгадаг. За хэрвээ үхэр одоо ингээд дургуйцаад ямар нэгэн байдлаар өшөглөх хэдий ч хэлээ хүчтэй хошоогоо өшөглөн төдий чинээ яах нь тэр хурц үзүүртэй шилбүрт хөлөө улам илүү хатгадаг байсан байна. Тэр үүнтэй яг зүүрлсэн. Нэг утгаараа Есүс Паулыг үхэртэй зүүрлсэн байна. Чи хэдий чинээ өшөглөн төдий чинээ энэ чамд өрчин өвдөлттэй байна гэдгийг энд илэрхийлсэн байна. Харин намайг ихэнхэн хөвлөд байхаас сонгон тусгаарлаж өөрийн нэгүслэр дуудсан тэр нь гэж хэлж байгаа. Өөрийн нэгүслэр дуудсан. Тэр шилбүүр рүү өшөглөөд хөлн нэгт сүлбэгдээд ингээд өвдөлт мэдэрсэн Паул тэр өвдөлтийг юу гэж нэрлсэн бэхээр нэгүсэл гэж нэрлсэн байна. Тэгээд өөрийн хүүг миний дотор илчлэхээр таарсан юм аа гэж. Яг энэ түүхийг одоо Галат номон дээр бол одоо дурсаж Галат аймгийн чуулганд бол Паул хожигн бичсэн байгаа юм л та. Бос хот рууч чиний юу хийх ёстойг чамд хэлэх болно гэж хэлсэн байна. 22 дугаар бүлэг дээр Паул хэлэхдээ бос Дамаск руу яв. Юу хийх ёстойг чинь бүгдийг тэнд чамд хэлж өгнө гэсэн. 26 дугаар эшлэлээр гэвч босож хөл дээр зогс гэсэн. Ямар ч гэсэн бурхан Паулыг хэлсгээр одоо бос гэж хэлсэн байна. Түүнтэй хамт явж исэн хүмүүс бол дуу сонссон, гэрэл харсан. Гэхдээ тэр дууг ойлгоогүй. Чихний бэлэг авяас гэж байдаггүй гинэ. Бурхан Үлс номын 2 дугаар бүлэг дээр дагалдагч нартай хэлний бэлэг авяасыг өгсөн те. Тэрнээс тэнд Иерусалим хотод цуглдсан байсан хүмүүст чихний бэлэг авяас өгөөг. Дагалдагчдад гадаад хэлийг өгөөд тэгээд тэр гадаад хэлийг нь хүмүүс ямар нэгэн тэнгэрлэг тусламжгүйгээр зүгээр л өөрсдийнхөө хэлийг сонсож байгаа мэт сонссон. Тэр эндээс бид нэг зүйлийг ойлгож болж байгаа. Бурхан өөрийн чуулганд өөрийн биед юу өгдөг вэхээр хэлний бэлэг авяас өгдөг. Тэрнээс биш үл итгэгчдэд чихний бэлэг авяас өгдөг. Энэ хүмүүс тэгж байгаад нэг бурхныг ойлгох чинь үсттэй. Энэ хүмүүс тэгж байгаад нэг сайн мэдээг хүлээгээд авчих байлгүй дээ. Манай энэ хөрш яг хуу тэгж байгаад нэг азан таарахаараа нэг сүмд ирэх байлгүй дээ. Манай тэр хамаатан тэгээ боломж таарахаараа нэг тэгээд нэг бурхны талаар мэдээд авчих байлгүй дээ. Ингэж бид нар найдаж болохгүй. Тэдэнд хэлж өгөхөөс нааш, тэдэнд бид хүрэхээс нааш, тэдэнд бид нар тайлбарлаж өгөхөөс нааш, тэдэнд бид нар бурхны мэдээг хүрэхээс нааш тэд мэдэхгүй гэсэн. Юу гэсүгээр үйлдэл биднээс төрүүлж хийгдэх ёстой. Бид ямар нэгэн үйлдэл хийх хэрэгтэй учраас бидэнд бэлэг авяас өгсөн. Тэгээд тэр бэлэг авяас ашиглах ёстой. За ингээд Саул газраас босож нүдэн нээлттэй хэрнээ тэр юу ч харж чадахгүй байлаа. Тэд түүнийг гараас нөтөлсөөр Дамаскт авчив.
Гэвч мөнөх гэрлийн хурцаас болж би юу ч харж чадахгүй болсон тул надтай байсан хүмүүсээр хөтлүүлэн Дамаскт очсон. За ингээд хөтлүүлээд Дамаскт очсон байна тий. Дээрэс нь Иесус юу гэж хэлсэн бэхээр чи тэнд очиод би чамд юу хийж хэлнэ хүлээж авч хэлсэн. Элч нарын үгс номдэр ингэж хэлсэн байдаг. Айдсаар дүүрч гэрлийн хурцаас болж бараг сохорсон Саулын нөхөд дуу сонссон боловч хэнийг ч олж харсангүй. Харин Саул хэлсэн үгсийг ойлгож байсан бөгөөд ярьж буй нэгэн буюу Бурхны хүү түүнд тодорхой ажиглагдсан юм. Түүний өмнө зогсож буй алдар сууд нэгэн дотроос тэрээр цовдлогдсон нэгнийг харжээ. Тэрхүү цохигдсон юудэ хүний сэтгэлд аврагчийн царай төрөх үрд мөхөд тамаалгадан үлдэв. Хэлсэн үгс нь түүний зүрх сэтгэлийг аимштайгаар хүчээр цоглоо. Түүний оюун санааны харанхуй өрөөнд асар их гэрэлт сутхан орж түүний өмнөх амьдралын муухай байдал алдаа болон ариун сүнсний гэгэрэл одоо түүнд ямар их хэрэгтэй байгааг илчилж өгөө гэсэн байна. Ялан айтхын юу гэж хэлсэн мэхээр яг үүндээ Саул хэдийгээр тэнд махан биенийхэн харааг алдсан ч гэсэн сүнслэг хараа нь бол нэгдсэн юм а гэж хэлж байгаа. Сүнслэг харааг нэгдсэн. Бурхан тэнд өөрийнхөө чи юунд намайг хавчна гэдэг тэр үгээрээ л Саулын бардам тэр байдлыг бүгдийг нь шууд цохин унгаас. Саул Дамаст очоод Үс номын 9-р бүлгийн 9-р шилдэр гардаг нэг сонирхолтой ишлэг байна. Тэр 3 өдөр юу ч хараагүй бас юу ч хидээгүй юу ч уугаагүй. Библиэлд ингээд энэ юу ч хидээгүй юу ч уугаагүй 3 хонсон гэдэг энэ түүх бол хуучин гэрэн дээр одоо Эстерийн түүх байна. Одоо Йонагийн түүх байна те. Алимныг эзэнд 3 хондог. Тэгэхээр Саул яг энэ үед юу хийсэн бэ гэдэг нь их сонирхолтой байна. Ямар ч гэсэн тэрээр нөгөө хавчаад байсан буруу гэж бодоодсэн өөртөө итгэлтэй байсан тэр хүний хувьд 180 градус нөхцөл байдал өөрчлөгдөж ингээд яасан байна. Уулын Дамаск руу загталтай тэрүүн тахилч нарын зарлагтай тушаалтай сүр жавхлантайгаар орж ирэх ёстой байсан тэр нэгэн ямар ч чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй те хүний харьяалд орчихсон хүнээр хөтлүүлчихсэн ингээд Дамаскт ирж байгаа байхгүй. Маш өрөвдөлтөй байдалтай ирж байгаа. Ингээд түүний хоолоогоор хоол даваагүй. Тэр өөрийгөө ямар буруу явж исэн бэ гэдгийг ойлгосон. Ямар буруу зүйл хийсэн бэ гэдгээ тэр мэдэрсэн. Саул одоо Есүсийн дагалдагчдыг хавчиж байхдаа Саул өөрийгөө яг үндэ сатааны ажил хийж ирсэн олж харсан гэж. Стефаны алагдахынхаа өмнө хэлсэн номлол Саулын санаанд хүчтэй бууж Стефаны хараг тун тэнгэр нээгдэж Бурхны баруун талд хүний хүү зогсож байхыг би харж байна гэж хэлэхдээ үнэхээр Бурхны алдар сууг харж байсныг нь Саул ухаарсан байна. Тэр Стефаныг алагдахад оролцсон явдлаа сэтгэлийн зовлонтойгоор дахин санаж байв. Стефаны нүүр царай тэнгэрлэг гэрлээр гэрлэж байхад ч тахилч нар болон захирчдын хорсол өрөөсгөл үзэлд өөрийгөө өдөрдүүлсэндээ тэр аимшигтайгаар гимшиж байлаа. Тэрээр хамгийн тодорхой нотлогоонуудын өмнө нүд чихээ хитэн удаа таглаж Назарын Есүст итгэгчдийг хавчгаар уйггүй зүтгэж байснаа гунигтайгаар сэтгэл зүрх нь шархлан тоочв. Өөрийгөө наривчлан шалгаж зүрх сэтгэлээ даруй болгосон эдгээр өдрүүдийг тэр ганцаардмал тусгаарлалтад өнгөрөөвөө гэж хэлсэн. За энэ 3 өдөр бол Паулийн амьдралын үед хизээч мартахааргүй ийм одоо 3 өдөр болж ингэж үргэлжилсэн. Эцнэр үс намдар Елен утгаа ингэж хэлсэн байна. Уучлагдах болон хүлээн зөвшөөрөгдөх гэсэн чин хүсэлтэд хөтлөгдөн тэрээр нэгүслийн синтиөд халуун залбирлыг өргөж байлаа гэсэн. Нэгүслийн синтиөд халуун дулаан залбирлыг Паул яасан байна. Өргөж байсан. Энэ 3 өдрийн турш. За ингээд одоо бүгд өнөөдрийн хичээлийнхаа төгсгөл хэсэг болох энэ семинарынхаа яг жинхэнэ гол төртөд танилцсан. Заримдаа кинонд нэг юм эргэлт гардаг те. Үйл явдал ингэж өөрчлөгдөх юм уу гэдэг. Үйлс номын 9-р бүлгийн 10 дугаар ишлэлээс энэ түүхийг бичиж байгаа Лук маань гив гинт Саулыг яриахаа болоод өөр нэг хүнийг ярьж эхэлж байгаа. Дамаскт Анания гэгч нэгэн дагалдагч байлаа гэж. Эзэн түүнд үзэгдлэр Анания гэж айлтахад тэр би энд байна эзэн гэвэ гэсэн баг. За ингээд Дамаск гэдэг хотод бол Анания гэгч нэгэн хүн байсан. За энэ хүнийг бол хожим Паул өөрөө хэлэхдээ тентхийн юудэчүүдийн дотор нэр хүндтэй хуулийн дагуу сүсэглэгч Анания гэгч нэгэн нэр байв гэж хэлсэн. Анания гэдэг нь болохоор еврей нэр нь бидний сайн мэдэх нь Ханания гэдэг нэр шүү дээ. Ханания гэдэг бол одоо утга нь бурхан, эзэн бурхан нэгүүлсэнгүү гэдэг юм утгатай. Саул яасан бэлээ? 3 өдрийн турш нэгүүлслийн хаан Синти рүү залбирлаараа ойртож исэн гэж хэлсэн. За гэтэл бурхан Дамаск хотод байдаг нэр нь Ханания буюу еврейгэр грекчсэн утгаараа Анания утга нь эзэн нэгүүлдэг гэдэг тэр нэгэн дээр Иесус одоо үзэгдээд юу гэж хэлсэн мэхээр түүнд нэг сонирхолтой одоо даалгавар өгсөн баг.
Энэ Ананиагийн байшинг бол одоо 1921 онд бол археологийн малтгаар одоо Сирийн Дамаск хотоос олсон байдаг. Тэгээд энэ газар бол одоо яг өнөөгийн байдлаар бол ийм Дамаскын Ананиагийн дуган гэдэг нэртэй ийм одоо мөрөглийн газар болгоод тогтчулсан байдаг. Тэгээд та бүхэн ерөө Сирд очоод Дамаск хотод очих юм бол бас яг энэ газрыг бол одоо нүдээр үзэх юм боломжтой гэсэн үг. Тэгээд эзэн юу гэж хэлсэн мэхээр бос шулуун гэгдэх годомжиндах Юдагийн гэрт очиж Тарсын Саул гэгчийг асуу гэсэн. За Анани даалгавар өгсөн. Юдагийн гэрт очих гэсэн байна. Юда гэдэг нэр маань болохоор бид бүгд мэднэ шүү дээ. Юда гэдэг нь Библиэлд маш олон гардаг. Юда гэдэг үг маань утга нь болохоор үндсэндээ залбирал гэсэн утгатай. Залбирал, талархал, магтаал гэсэн утгатай. Бүгд бодъё доо. Саулыг Дамаскт авчираад тэгээд энэ Юда гэгч хүний гэрт авчирсан баг. Энэ Юда гэгч хүн гэртээ Саулыг байлгасан. Ямар ч байсан 3 өдөр байлгасан. Тэгээ 3 өдөр байлгаад гэрт нь ирсэн хүн огт ус уухгүй хоол идэхгүй байх үед энэ хүн ямар төгшүүртэй ямар хэцүү байсан бол. Тэгээ нөгөө гэрт нь ирсэн хүн нь ямар хүн байсан бэхээр нөгөө нэг аимштай сүмийг хавчижсэн нөгөө алтартай фарисей, нөгөө Санхедрины залуу гишүүн, нөгөө ирээдүйтэй Гамлиелийн одоо шав Саул гихч нэр алдран түгцсэн нэг гэрт нь ирсэн. Гэхдээ ирэх хэрэгтэй яасан бэ? Маш дорд амьдралын хамгийн дорд орж болох тийм нөхцөл байдалтайгаар гэрийнх нь хаалган тагшид орж ирсэн байна. Ингээд Юдагийн гэрт ирээд 3 өдөр залбирсан. За шулуун гэдэг энэ гудамж өнөөдөр ч гэсэн сонирхолтой байдаг. Тэгээ би мапаар ингээ харсан чинь энэ гудамж бол одоо ингээд маш гоё гудамж юм билээ. Энэ гудамжин дээр очих юм бол та хүн одоо базар гэж нэрлэдэг ийм худалдааны том гудамж болсон байгаа. Уртаараа бол энэ бол нэг ийм 1 км хагас буюу нэг 1500 метрийн урттай. Тухайн үедээ бол хамгийн урт ийм үргэлжилсэн гудам байсан. За өнөөдөр ч яг төрхөөр нь Сирийн Дамаск хотод бол гудамж бол ингээд байсаар байна. За энэ гудамжны хувьд одоо шулуун гэдэг энэ нэрээр нэрлэгддэг. Яг бол та бүхэн одоо харах юм бол яг ингээд сайхан юм шулуун ийм гудамж байгаа. Өнөөдөр та бүхэн хэрвээ шулуун гудамжны баруун үзүр гэж нэрлэдэг л дээ. Баруун үзүр нэрлэдэг юм маань болохоор одоо ангаргийн хаалга гэдэг нэртэй ангар гаргаар нэрлсэн юм хаалганы дэргэд байдаг. Шулуун гудамжны баруун үзүүрт энэ Юдагийн гэр олдсон байна. За Брюс Фредерик гэдэг элч нарын үүс гэдэг ийм тайлбар толийг бичсэн энэ хүн хэлэхдээ одоо юу гэж хэлсэн бэ гэхээр уламжлалт үзлэр Юдагийн гэр нь шулуун гудамжны баруун үзүүртээ ойрхон байрлаж байсан гэж үздэг гэж. За ингээд археологийн олдвороор тэр газрыг бол илрүүлсэн. Та бүхний анзаарж байгаа яг энэ нэг юм дээрээ цавхагтай энэ газар. Шулуун гудамжны баруун хаалганаас холгүй том төмөр бөмбөр оройгоор бүрхэгдсэн хэсэгт номлолын тавцан хэлбэрийн тагттай түүнийгээ цамхаг болон ашигладаг нэгэн жижиг сүм байдаг. Энэхүү сүмийг Шейх Набхан гэж нэрлэдэг. Христийн шашны уламжлалаар Саулын байсан Юдагийн гэрийг яг энд байсан гэж үздэг. Дамаскын христчд уг сүмийг үйлсэнд өгүүлсэн тэрхүү үйл явдалд зориулан босгосон маш эртний сүмийн төр дээр баригдсан гэж ярьцгаадаг байна гэж. Ингэж одоо судлаач нар үзсэн байна. Тэгэхээр нэг зүйлийг эндээс бид харж болно. Яг энэ газрууд Юдагийн гэр, Ананигийн гэр бол бодиттой тий археологийн олдроор олгочихсон ийм газрууд байдаг байна. За харин Ананигийн гэр өнөөдөр одоо ингээд ийм гадна талаас харах юм бол ийм сайхан дуган сүм болсон байгаа. Энэ барилга маань болохоор энэ шулуун гудамжны маань зүүн хаалганы ойролцоо. Зүүн хаалганаас жоохон дээшээ чанга дээшээ яваад нэг 170 метрийн ойролцоо. Одоо ийм юу байгаа? Дуган байгаа. Энэ хоёр хүний гэр хоёулаа ингээд энэ хоёр гудамжны хоёр үзүүрт байгаа байхгүй. Гэтэл зүүн үзүүр буюу газрын зур дээр байгаа улаан тэмдэглэгээтэй байгаа яг энэний ойролцоо байсан Ананиаг бурхан босоод чи шулуун гудамжаар явсаар хагаад тэгээд тэр шулуун гудамжны баруун үзүүрт байдаг хүмүүс ер нь мэдэндээ Дамаскын ихэнх итгэгчид тэнд цугладаг Юдагийнх гээд сургалахад бүгд мэддэг чийч мэдж байгаа тэнд оч тэнд Тарсын Саул байгаа гэжсэн. Гэвч Анани хариуд нь эзэн би түүний тухай олон хүнээс Иерусалим дахь таны ариун хүмүүс тэр хичнээн их хор хүргэснийг сонссон. Тэгээд тэр энд таны нэрийг дууцсан бүхнийг хүлж шоронд хаях эрх мэдлийг ахлах тагч нараас авсан юм аа гэж. Анани ихэд итгээгүй. Тэр чинь Саул штэ. Би яаж түүн дээр очих юм бэ гэсэн. Тэгсэн чинь эзэн хэлсэн. Харин эзэн түүнд яв. Учир нь тэр бол харь үндэстнүүд хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө миний нэрийг үүрхийн тулд миний сонгогдсон сав бөгөөд миний нэрийн төлөө хэр их зовх учиртайг би түүнд үзүүлнэ гэж хэлсэн байна. Ананид бурхан Саул ирээдүйд хэн болох вэ гэдгийг хэлсэн байна. Хэн болох вэ гэдгийг хэлсэн. Саул ирээдүйд хэдэн аялал хийх вэ? Сайн мэдээ 1-р аялал, 2-р аялал, 3-р аялал. Саул ирээдүйд хичнээн чуулгануудыг барих уу? Хичнээн элч нарыг, пасторуудыг бэлтэх үү? Тимот, Тит, Силас, Филимон
хичнээн олон хаадуудын өмнө те хичнээн олон захирагчдын өмнө Филик, Агрип гээд олон захирагч, олон Израилийн хаадуудын өмнө Иесусыг гэрчлэхүй гэдгийг яг энэ богинохон хугацаанд Ананиад бүгдийг тайлбарлаж ирсэн баг. Үүнийг ойлгосон Анания тэр даруй Иесусийн хэлсэн үгэнд итгэсэн баг. Саулыг яг одоо хэн байгаагаар нь биш, харин ирээдүйд хэн болох вэ гэдгийг харж итгэсэн. Анания гихч орж ирээд өөрийг нь дахин хараатай болгохын тулд гараа өөр дээр нь тавихыг Саул үзэгдэлд харж байна гэж хэлсэн байна. Ингээд Анания гэрээс гарсан. Анания гэрээс гараад шулуун гэдэг энэ гудамжаар алхсан байна. Магадгүй энэ өдөр болгон энэ гудамжаар Анания өмнө алхаж ирсэн. Гэхдээ энэ удаагийн алхалт, энэ удаагийн түүний зорьсон зориг өмнөхөөсөө тис ондоо байсан. Тэр баруун тис, зүүн тис хазаахгүйгээр Бурхны хэлсэн үгэнд итгэж тэгээд Тарсын Саул гэгч тэр фарисег Юдагийн гэрт очиж хараатай болгохоор явж ирсэн байна. Түүнд шулуун итгэл байсан. Тэр яг Есүс Саулд итгэж ирсэн шиг тэрээр бас Саулд итгэхэр шийдсэн байна. Ингээд шулуун хаалгасан байна. Лук номын 6-гийн 27 дээр Есүсийн дайснаа хайрл гэж хэлсэн гайхалтай тушаал байдаг те. Үүнийг одоо бичсэн Лук Үлс номоо дахиад бичиж байгаа гэдгийг бид нэр санах хэрэгтэй. Ерөнхийдөө ингээ анзаарахаар Матай номыг бичсэн Матай Есүсийн дуудлагыг бол намайг даг гэж ингэж илэрхийлсэн байдаг те. Харин Марк бол одоо жишээ нь юу гэдгийг гимш гэдэг ийм брэнд үгээр Есүсийн одоо дуудлагыг дагалдагчнаа хэлсэн дуудлагыг одоо ингэж зүүрлэж бичсэн байдаг. Иохны үед одоо юу гэж хэлдэг хэр одоо шин те ирээд үзэх тун те come and see гэж хэлдэг. Натанелийн түүхэн дээр гардаг, Филиппийн түүхэн дээр гардаг. Ирээд үз. Би тэр те Месаяг олчлоо гэж ингэж хэлдэг. Харин Лук номон дээр Есүсийн дуудлага, шанартаа өгсөн дуудлага маш олон тохиолдолд ямар үгээр илэрхийлдэг байсан бэхээр дайснаа хайрл. Тийм учраас зөвхөн Лук номон дээр сайн самарын түүх байдаг. Өөр ямар ч номон дээр биш. Лук ном тэр чигээрээ тэр философи тэр утга нь дайснаа хайрлах ийм утга. Тийм учраас энэ сайн мэдээг бол харь үндэстнүүдэд өгсөн сайн мэдээ гэж үздэг. Энэ мэдээ бол шинэ мэдээ байгаагүй. Гэтэл ном дээр жишээ нь Бурхан дайсныхаа төөрсөн илжиг үхэртэй тааралдвал заавал эзэнт нь буцааж өг гэж ингэж хэлжсэн. Энд үхэр гэж хэлж байгааг харж байгаа те. Есүс Саулыг өөрийг нь юу гэлээ? Чи шилбүүрийг өшгөлөх тусмаа чамд хизүүднэ гэж хэлсэн. Магадгүй шулуун гудамжаар алхаж исэн Анания яг энэ ишлэлийг бодож исэн баг. Нэрэ Яхова Бурхан чинь дайснаа хайрлах тухай бүр дайсныхаа төөрчгсөн гэрээ олохгүйгаа үхрийг хүртэл эзэн нь аваачж өг гэж хэлдэг шүү дээ. Би яагаад энэ төөрцсөн энэ нэгнийг эзэн дээр нь аваачж өгч болохгүй вэ? Магадгүй ингэж бодсон баг. Яв өөрийгөө хэлэхдээ би дайсныхаа үхэлд баярлаж түүний бузар муу юм тохиолдоход хөөрч байсан уу? Үгүй гэж хэлсэн байдаг. 6 дугаар номон дээр чиний дайсан унахад баярлах хэрэггүй. Бүдэрхтэн зүрхчин бүү баярлаг гэж Соломон хаан хэлсэн байдаг. Хэрв дайсан чинь өлссөн бол түүнд идэх хоолог цангасан бол уух юм уу гэж 6 дугаар номон дээр хэлсэн байдаг. Тэгэхээр энэ бол зөвхөн Есүсийн хэлсэн шин мэдээ биш. Хуучингээрээ тэр чигээрээ утгаараа дайснаа хайрлах юм тушаал байсан. Тийм учраас Есүс Лук номын 10 дугаар бүлгийн 5 дугаар ишлэлдэр 70 дагалдагчдыг илгээхдээ тэдэнд хэлсэн хамгийн ихний зааж өгсөн үг юу гэхээр та нарт нэг үг зааж өгье. Та нар айлын хаалгад тогшоод тэгээд хамгийн ихний хэлэх үг чинь энэ айлд амар тайван байх болтугай гэж ингэж хэлээрэй гэсэн. Би амар тайвантай ирж шүү. Би илдтэй ирээгүй. Би амар тайвантай ирж ийн гэдэг ийм мессежийг өгөөрэй гэж хэлж байгаа. Өнөөдөр ч гэсэн Израиль айлууд яг энэ ерөөлийг бие биедээ хэлээд гэрт ордог. Нэг нэгнийдээ айлчилдаг. Тэгэхээр ийм философи тухайн үеийн юдэчүүдэд байсан байна. Мэдээж ямар үйл явдал болсон бэ? Юдагийн гэрийн хаалга 3 өдрийн дараа гэрийнх нь хаалга тогших чимээ гарсан. Ингээд Саул тэр гэрт бол залбирал дотроо сууж исэн. Назарын Иесус түүнд юу хийх бол гэдгээс айж исэн. Яг л би чамд юу хийж зааж өгөн чи хүлээж чи Юдагийн гэрт очоо гэж хэлсэн шүү дээ. Заримдаа бид нар ингээд хүүхдүүд маань буруу зүйл хийсэн үед яадаг вүлээ? За чи гэртээ очоо байж. Би чамтай тооцоо бодно. Энэ үед яадаг вүлээ? Бид ингээд аавыгаа ирэх цаг ойртох тухам, ээжигээ ирэх цаг ойртох тусам бидний зүрх түгшдэг те. Яана би яах вэ? Би яг алуулсан ингээд бид ингэж боддог. Паулийн хувьд өдөр хоног өнгөрөх тусмал 1 өдөр, 2 өдөр, 3 өдөр өнгөрөх тусмал улам илүү яг өөр дөр нь эзэн дараагийн удаа ямар хариутай ирэх бол тэр хавчж ийсэн, тэр мөшгөж ийсэн Назарын Иесус өөрийг нэг яах вэ гэдгээс айжсэн. Гэтэл тэрээр хамгийн ихний хаалга тогшоод танихгүй нэгэн хоолоо хаалганы цаанаас амар тайван байх болтугай найлт гэж хэлсэн байна. Юуда бол мэдээж Ананиг таньсан, гэртээ оруулсан. Харин Саул харж чадахгүй шүү дээ.
Ингээд түүнээр дөхөн ирээд ойртож ирээд тэгээд түүн дээр гар тавиад түүний хамгийн түрүүнд сонссон үг нь юу вэ? Саул дүү минь ээ гэж хэлсэн. Ирэх замд чинь чамд үзэгдсэн эзэн Есүс чамайг хараатаа болгож ариун сүнсээр дүүрэхийн тулд намайг илгээвэ гэж хэлсэн. Ананэ гэх нэгэн ир над руу дөхөж ирж дөхөн зогсоод Саул дүү минь хараатаа болготун гэхэд би тэр даруй хараа орж түүнийг харлаа гэж хэлсэн. Сүмүүд өгөх гिचл ном. Энэ номдэр Элен Ойлгон гэж хэлсэн байдаг. Тэднийг өөдөн татахын тулд тэдний гэдэг нь сайн мэдээг эсэргүүцдэг үл итгэжтэй хэлж байгаа шүү. Өөдөн татахын тулд тууштай төвчээртэй чин сэтгэлийн хүчин зүтгэж шаардлагатай болно. Тууштай гэж байгаа манайхаа. Төвчээртэй гэж байгаа. Чин сэтгэлийн. Тэд өөрсдийгөө сэргээн босгож чадахгүй. Тэд яаж хичээгээд хараа орж чадахгүй. Тэд яаж хичээгээд сайн мэдээг бүрэн дүрэн ойлгож чадахгүй. Тэд яаж хичээгээд Христийг өөрсдөө хүлээж авч чадахгүй. Тэд Христийн дуудлагыг сонсож болгоч чихэн түүний утга учирыг ойлгохооргүй дөжирсөн. Нүд нь өөрсдөд нь зориулсан сайн сайхан зүйлийг олж харахааргүй сохорсон байдаг. Тэд алдаа дутагдал нүгэл хилэнц дундаа үхмэлд орсон байдгаа гэж Элен Ойлгон хэлсэн баг. Энэ хэсгийг уншихаар яахын аргагүй энэ түүх яг л сохорчсон үхмэл байдалд орчихсон. Үхмэл гэдгийг ойлгож байгаа юм. 3 өдөр мэдээгүй хүн өөрийгөө 3 өдөр хоолонд ус урсахгүй ингээд бодолтой. Энэ чинь амиа орлолт шүү дээ. Үхэж байгаадаа ижилхэн гэсэн үг. Тэгээд яг энэ үйлдэл энэ байдлыг Элен Ойлгон дүрслсэн байгаа. Нэгдүгээр хэлсэн те. Тэд өөрсдөө босч чадахгүй, тэд өөрсдөө ойлгож чадахгүй, тэд өөрсдөө ухаарч чадахгүй, тэд сохорцсон байдаг, тэд дөжирцэн байдаг. Тэд яг үндэ нүгэл хилэнцтэй үхсэн байдаг. Гэвч тэднийг ч мөн сайн мэдээний тэр тэнгэрт хийх найрнаас хасч болохгүй гэсэн. Тэд эрэх түн химээх урилгыг хүлээн авах ёстой. Хэдийгээр тэд өөрсдийгөө зохисгүй гэж бодож болохч эзэн тэднийг орж ирэхийг ятг гэж айлтдаг гэж. Эзэн тэднийг яадаг гэж байна. Тэр найр руу, тэр өрөө рүү, тэр баярын ширээ рүү ойртон эргэж тэднийг орж ирэхийг ятг гэж айлтдаг гэж. Ямар ч шалтгаан бүү сонс. Ямар ч шалтгаан сонсохгүйгээр харин яа гэж байна. Хайр халамж энэрэнгүй сэтгэлээр тэднийг түшиж аваарай гэж хэлж байгаа байхгүй. Яг л Саул дүү минь гэд түүнд хүрсэн шиг. Саул дүү минь түүнийг хүлээж авсан. Түүнийг гайхалтайгаар халуутнаар хүлээж авсан. Тэр намайг манай үг дээдсийн бурхан өөрийн хүслийг мэдүүлж зөвхт нэг харуулan мөн өөрийн амнаас гарах дууг сонсохын тулд чамайг урдаас томилжээ. Учир нь чи үдсэн сонсон зүйлээ бүх хүний өмнө гэрчлэх түүний гэрч болно гэж ингэж Анани хэлсэн баг. Амен. Амен. Ингээд тэр даруй түүний нүднээс хайрс мэт зүйл унаж тэр дахин хараатай болов. Тиймхүү тэр босон баптизм үртээд хооллож хүч авч. Тэр даруй гэж Саул дүү минь гэж хэлээл түнд хүрэх үед Саул буцаад хараатай болсон. Амен. Одоо чи юунд дуудна вэ? Бос түүний нэрийг дуудаж баптизм үрт нүглээ угаа гэж ингэж Анани хэлсэн баг. Ийхүү Есүс өөрийн зохион байгуулалттай чуулганы эрх мэдлийг баталж Саулыг дэлхий дээрх өөрийн томилсон төлөөлөгчдтэй бовж өгөв. Христ одоо дэлхий дээр өөрийн төлөөлөгч болох чуулгантай болсон бөгөөд гимссэн нүгэлтнийг амьдралын зам руу чиглүүлэх ажил тэрхүү чуулганд хамааралтай байлаа гэсэн байна. Бурхан өөрийнхөө чуулганыг байгуулчихсан байсан. Тэгээд тэр чуулганд ирээдүйд ашиглагдах тэр сав болох тэр гайхалтай сайн мэдээний ажилтан болох Саулыг яг энэ үед яасан бэхээр өөрийн аль хэдийнэ байгуулчихсан тэр чуулгантай энд холбож өгч байгаа. Энэ холбоосыг хийж өгсөн хоёр хүн юм байсан гэхээр эхнийх нь Юда түүнийг гэртээ хүлээж авсан тэр нэг. Заримдаа бидний дунд тийм ах トゥ нар байдаг те. Номлодоггүй, заадаггүй, Библи заадаггүй те. Мартан дуулж чаддаггүй. Гэхдээ зүгээр л ингээд хүмүүс сайхнаар үйлчлээд идэг. Хүмүүсийг хооллол гэртээ уриал хүмүүст байгаагаас хуваалцаад туслаад байдаг ийм Юда төрлийн итгэгчид байдаг. Бас бидний дунд өөр ах トゥ нар байдаг. Яг л Анания шиг Бурхны үгийг дамжуулдаг, номлодог те. Бусдад тэ хурж эдгэрлийн одоо таамж бусдыг тайвшруулдаг, босгодог, урам зоригийн үгийг хэлдэг ийм итгэгчид байдаг. Та Юдач байж болно, та Ананиач байж болно, та хэн ч байж болно. Бурхан таныг аль нь ч байсан өөрийнхөө алдрын төлөө ашиглана. Тэрээр нүгэлтнүүдийг дэлхийн ертөнцийг гэрэлтүүлэх сууг болгосон өөрийн чуулган руу чиглүүлдэг. Саул сохор, алдаа, өрөөсгөл, үзэл дундаа явж байхдаа өөрийнх нь хавчиж байсан Христийн илчилтийг хүлээн авах үедээ дэлхийн гэрэл болсон чуулгантай шууд холбогдсон юм аа гэж хэлж байгаа. Тэгэхээр Дамаск орох замдаа энэ Бурхныг олж авсан Саул
Удалгүй тэр эсэргүүцчихсэн Есүсийг тэр бол Бурхны хүү мөн гэж Дамаскт тунгалж гисэн байна. 26 дугаар бүлгийн 20 дугаар эшлэл дээр үүнийг дараа дурдахтаа ингэж хэлсэн байна. Харин эхлээд Дамаскчууд болон Иерусалимчуудад дараа нь Юудын бүх нутгаар тэрчлэн хайр үндэстнүүдэд хүртэл та нар гимшиж Бурхан руу иргэн гимшилд дүүцэх үйлс бүтээгдэхүүн хэмээн тунгалж байлаа гэсэн байна. Энэ ишлэл бол үнэхээр гайхалтай ишлэл. Яг л үйлс номын өдөр бүлээр гардаг те. Эхлээд Иерусалим, дараа нь Юудэ, тэгээд Самар тэр утга дэлхийн хязгаар хүртэл намайг гэрчлэнэ гэсэн энэ Есүсийн тушаал амлалтыг яг ижилхэн Саул энд ашигласан байна. Гэхдээ Иерусалимийн өмнө эхлээд юуг оруулсан байна? Эхлээд Дамаскийг оруулсан байна. 4 Коринтын 13-ын 7 дугаар ишлэлээр бид нар бүгдээр мэдж байгаа. Хайрын маш олон шин чанарууд байдаг. Тэрэн дээр нэг сонирхолтой зүйл байдаг нь хайр бүгдэд итгэдэг гэж хэлдэг те. Хайр бүгдэд итгэдэг. Бас Эдгээр Иохны 4:16 дээр Бурхан бол хайр гэж хэлдэг. Тэгэхээр энэ хоёр ишлэлээс бид бүхэн ингээ анзаараад харах юм бол Бурхан итгэдэг гэдэг утгатай ишлэл гарч ирж байгаа. Бурхан итгэдэг. Үгүй чи хэн л итгэдэг юм шүү. Бурхан яагаад итгэдэг юм болоо гэж та бүхэн гайхчихж магадгүй. Бурхан итгэдэг. Илчил номын 2:13 дээр одоо Пергам чуулганд Иесус Иоханоор дамжуулан загтлаа илгээхдээ чи миний нэрийг бат цагтаа бөгөөд миний итгэлийг үгүйсгээгэй гэж хэлж байгаа. Энд Есүс өөрөө хамаараа хэлж байгаа. Миний итгэлийг би ч гэсэн итгэдэг шүү. Илчил номын 14-12 дугаар ишлэл дээр өнөөдрийн хичээлийн гол ишлэл. Бурхны тушаалууд хийгээд Есүсийн итгэлийг сагтаг ариун хүмүүсийн төвчөө гэж хэлж байгаа. Бид нар ихвчлэн үнийг Есүст итгэлгээд ингээд ойлгоод байдаг. Гэтэл тэг анхдагч хэл дээр энэ дэр Есүсийн итгэлийг сагтдаг гэдэг. Есүс яг ямар итгэлээр итгэдэг байсан тэр итгэлээр итгэдэг итгэжтэй хэлээд. Есүс ямар итгэлээр итгэдэг байсан? Есүс ямар итгэлээр итгэдэг байснаа Ананят хуваалцсан. Би Саулыг өөрийнхөө ашиглах сав гэж харж байна. Тэр миний төлөө ямар гайхалтай үйлчлэлийг хийж намайг яаж алдаршуулахыг би мэдэж байна. Би түүнд итгэж байна. Би итгэж байгаа шиг Ананя чи ч гэсэн итэг. Тэгээд бос яг энэ шулуун итгэлээр шулуун замаар шулуун гудамжаар очиод тэгээд Юдагийн гэрт очиж Саулд хараа оруулах гэж хэлсэн байна. Ингээд Саул өөрийгөө ирээдүйд хэн болохоо ч мэдэхгүй тас харанхуй дотор Юдагийн гэрт залбирж байхад түүн рүү баяр хөөртэйгээр шулуун гудамжаар алхаж явсан Анания Саулыг ирээдүйд хэн болохоо гэдэгт нь итгэжсэн алхаж ирсэн. Та нар боддоо таныг ирээдүйд хэн болохоо гэдэгт та өөрөө итгэхгүй байхад танаас сүрлээ танд итгэсэн тэр нэгэн байна гэж бодлоо. Тэр үүнийг Иесусийн итгэл гэдэг. Би сүмд ирээд удаагүй нэг ойролцоогоор нэг 6-5 сарын дараа би сүмд очихоо болсон. Тэгээ сүмд очихоо болсон чинь нэг өдөр манай гэрийн хаалаг хүн тогссон. Тэгээ би хаалгаан голгосон чинь манай сүмийн мишнэр байсан. Ганбаатар пастор байсан. Тэгээд би гайхаад манай гэрийг яаж олоод ирчихв? Яагаад манай гэрд зориод ирчихв гэдэг. Би нилээн санаа зовоод та хүлээж байгаараа гэд гэртээ оруулаагүй. Тэгээ манай гэрийн гадаа нэг юм өндөр төмөр шон байдаг. Тэр шонгийн дор энэ цементэн суур байдаг. Тэр суурин дээр суугаад намайг хүлээжсэн. Би гэрийнхаа довжоноос гараад цэнхэр өнгийн нэг юм Аляскийн юудэнтэй күртэг өмсчихсэн. Юудынгийнх нь зах нь ийм шаргал одоо тий үстэй миний сүмийн мишнэр тэнд ингээ намайг хүлээж суугаад би хизээж тэр Христийн сүмийн одоо мишнэр манай гэрд ирнэ гэж би бодоог. Би сүм дөнгөж ирсэн шинэ одоо 10 жилийн хүүхэд байсан. Тэгээд ирээд надад юу гэж хэлсэн бэхээр мөнх өрлөө чи цуглаандаа буцаад ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Энэ үг энэ миний араас ирсэн энэ үйл явдал намайг хизээж дахиж Бурхны сүмийг орхихгүйгээр одоо сүмд үлдэх ийм үе талыг нээсэн. Тийм учраас тэр үйл явдлыг би хизээж мартдаггүй. Тэр өдөр мишнэр маань ямар хувцастай ямар байсныг хүртэл би маш сайн сандаг. Энэ юу гэсэн үг вэ? Миний мишнэр, миний пастор намайг Христ итгэлийн дотор намайг өнөөдөр хэн байгаагаар биш. Харин ирээдүйд хэн болох вэ гэдгээр минь харж ирсэн. Хэдийгээр би итгэлийг хүлээж авахгүй өөрөөсөө түлхэж итгэлийг эсэргүүцэж сүмд явхаа болж тэгээд тэр сүмд чи очихгүй инээтрээ гэж олон зүйл найзуудаа хэлсэн ч гэсэн тэр бүхнийг үл тоож манай гэрийн гадаа ирсэн. Ананы яг л ийм ижил хүмүүллийг хийсэн байдаг. 1995 онд Брэд гэдэг хүн ерөнхий чуулган руу бичсэн загталтаа ингэж хэлсэн байгаа. Одоо монголчууд бидний цуглаанд оролцогчд биш. Харин өөрсдөө энэхүү ажлыг хариуцсан удирдах эхэлж байна. Бид туслагчд болж харин тэд удирдагчд болжээ. Монголд сайн мэдээг түгээх галын төлийг өрдөгчд нь тэд болж байна гэжсэн байна. Монгол газар бидний сүм чуулганыг эхлүүлсэн анхдагчдад маань хүртэл Иесусийн итгэл байсан. Тэдний сайн мэдээг, тэдний хичээлийг сонсож, тэдний зааж өгсөн магтан дууг сурж байсан тэр шинэ итгэгчдэд тэд итгэж ирсэн.
Тэд ирээдүйд хэн болох вэ гэдгийг олж харж итгэж байсан. Хэдийгээр зарим нэг жижиг сажиг зүйл дээр тэдний итгэлийг алдах үйлдэлүүдийг хийж исэн ч гэсэн тэд урам хугараагүй. Тэд ирээдүйд ямар гайхалтай өдөртөгчд болох вэ гэдэгт нь итгэж исэн. Тэд Есүсийн итгэлээр монголчуудыг харж исэн. Тэд ирээдүйд ямар гайхалтай үйлчлэлийг Бурхны сүмийн төлөө, чуулганы төлөө хийх вэ гэдгийг тэд олж харж исэн. Өнөөдөр бидний ээлж ах トゥ нараа. Өнөөдөр бид нар сүмдөө ирж байгаа залуучуудаа. Өнөөдөр бид нар таны сайн мэдээг хэдийгээр төдийлөн шууд хүлээж авахгүйгаа ч гэсэн, хэдийгээр та сайн мэдээгээ түгээж сүмдээ авчрахыг хичээж байгаа ч гэсэн таныг өнөөдрийн хүртэл эсэргүүцээр байгаа тэр хүнд хүртэл та итгэх хэрэгтэй байна ах トゥ нараа. Хэрвээ та итгэхгүй бол өөр хэн ч итгэхгүй. Яг тэгвэл тэд өөрөө өөрсдийгөө босгож хизээж чадахгүй. Есүс тэдэнд итгэдэг. Тэдэнд Есүсийн итгэлээр итгэх тэр нэгэн хэрэгтэй байдаг. Тийм учраас ах トゥ нараа өнөөдөр Монгол чуулганд итгэлийн бас нэгэн шин давлага, шин үе хэрэгтэй байдаг. Тэр нь юу гэхээр яг л Брэдах, Катигч, Жона эгч нар яг энэ сүмийн анх тагшид итгэжсэн шиг идэвхтэн гişүүд та бүхэн маань сүмийнхэн залуу үедээ сүмд чинь шинээр ирсэн тэр шинэ гişүнд магадгүй сайн мэдээг чинь сонссон ч гэсэн сүмд чинь ирэхгүй байгаа. Тантай цуг амьдраад байгаа. Таны хөрш, таны найз, ангийн чинь хүүхдүүд, таны ажлын газрын хүмүүс таны итгэлийг хүлээж авахгүй дормжилж исэн ч гэсэн та итгэх хэрэгтэй. Та л итгэхгүй бол тэдэнд итгэл байхгүй. Тэдний хинж босгохгүй. Тийм учраас би та бүхэн төсөлд нийлмээр. Есүс итгэсэн, Анания итгэсэн, мишнэрүүд итгэсэн. Одоо таны ээлж. Бид Есүсийн итгэлээр сайн мэдээг түгэх дуудлагаар дуудагц. Ийм сүмийнхэн шүү. Тийм учраас би таныг урамшуулмаар төсөлд нь та үргэлжлүүлэн итгэсээр байгаарай. Энэ итгэлэл алдахгүй шүү гэдэг зүрх сэтгэлээр ийм залбирлаар бас нулимстайгаар энэ хичээлийг судалж бас бэлтжээлээ. Тэгээд бүгдээрээ анхаарал хандуулсанд баярлалаа.